Монгол улс 2030 онд ямар байх вэ? Тухай бид хүмүүс одоо ярилцж байна. За хоёр сайн зүйл бас байна. 2019 оны үндсэн хуулийн бас нэмэлт өөрчлөлтөөр 25.1-7 заасан Монгол улсын бодлого төлөвлөлт тогтвортой байх гэсэн энэхүү одоо заалтыг зарчмыг бас баримтлахыг одоо эрмэлзэлсэн байна. Хоёр дахь нь шалгуур үзүүлэлтүүдийг илүү сайжруулах алхмуудыг бас хийсэн байна. За тодорхой индексүүдээр бас гаргаж ирээд хэмжигдэхүйц байх, тодорхой байх иймэрхүү одоо шаардлагуудыг бас сайжруулсан байна. За анхаармаар тодруулмаар хэд хэдэн зүйлүүд байна. Ерөнхий сайдаас бас эхлээд асууя. Таныг бас анх сонгогдож байхад ерөн залуучуудын асуудал дээр залуучуудын оролцоо болон одоо яг энэ төрийн гаргаж байгаа энэ бодлого шийдвэр хоорондын уялдаа холбоо нэг л одоо юм зааг ялгаатай. Тэгээ үндсэндээ төр улстай тодорхой байгаа ирээдүйдээ итгэл бас нэлээ муу байгаа тухай үнийг хэрхэн одоо сэргээх тухай бас би танаас асууж ирсэн. Таны өргөн барьсан 2026 оны төсөвдөр залуучуудын яамтай засгийн газар гэж одоо хэлхээргүй төсөв орж ирсэн. 200 орчим сая төгрөгийг 21 аймаг 9 дүүрэгт байгаа таны сая хэлсэн хөгж залуучуудын 1 сая орчмыг бол бүрдүүлж байгаа. Дийлэнх энэ хэсэгтээ бол зарцуулна гэдэг ийм байдалтай төсөв орж ирсэн. Зарчмын зөрүүтэй саналууд гаргаад энийг бас одоо жоохон өөрчлөё, анхаарал хандуулъя. 12 төрлийн төсөл арга хэмжээг залуучууд руу чиглэж хэрэгжүүлъя гэдэг санал гаргасан. За нөгөө улаан ногоон лаазаа өргөөд 3 удаа санал хурааж ээж дэмжигдсэн саналыг унгаасан. Сая бүрдэж дарга байхгүй хүн орж ирээд техник ажилсангүй гэдэг нэрийдлээр үндсэндээ одоо ухаан удгийн энэ одоо хянан шалгах төр хороо байгуулах асуудлыг үндсэндээ одоо дэмжигдээгүй гэдэг ийм томьёолыг бол одоо гаргаж ах шиг байна. Яг зарчмаа одоо үндсэндээ ярих юм бол энэ саналыг 3 удаа санал хураахад их насан гишүүн, хээ болорноо гишүүн танхимд байгаагүй эргэж орж ирж үндсэндээ одоо сураалгасан гэдэг. Ингээд нэг ийм яг нэг зарчмаа барих гэж байгаа юм шиг, барихгүй ч юм шиг хүн болгонд өөр байдалтай үйлчлдэг нэг ийм нөхцөл байдлууд сүүлийн сард бол маш их харагдаж байна. Та нарыг бас одоо би маш сайн ажиглаад л байгаа. 4.2-5 дээр залуучуудын асуудлыг тусгахдаа залуучуудын хөгжлийн индексээр хэмжнэ 61 байгааг хэд болох нь тодорхойгүй ийм зураас одоо ингэж тавьсан байж байна. Тэгээ ер нь бид яг энэ залуучуудын асуудал дээр ямар байр суурь цаашдаа илэрхийлэх вэ? Ам ажлын зөрүүгүй байна гэж та бас хэлж байна. Гэхдээ яг одоо бодит байдал дээр төсөв дээр оруулж байгаа юм байхгүй. Төлөвлөгөөн дээр зааж байгаа байдал нэр төдий хэмжигдэх одоо ийм одоо байдал нь хоосон. Тэгээ энэ залуучуудын хөгжлийн индекс чинь өөрөө 5 асуудалтай. 5 асуудлаас 2-ыг нь оруулаад ирсэн гэдэг. Ингээд наривчлаад ярих зүйлүүд нэлээд байна. Ундрам сайд хариулах уу, залуучуудын хөгжийг дэмжих тухай хуулиа эзэн ярих уу? Төрөөсийн орон сууц гэдэг хөтөлбөр эхлүүлэе гэдэг саналыг бас байнгын орноос гаргаад өгсөн. Боловсролын зээлийн санг хөгжлийн сан болгоод гадагшаа явдаг биш дотооддоо сурдаг ийм тогтолцоог бий болгоё гэдээ ингээд ярьсан. Залуу малчтын хөтөлбөр хэрэгжүүлэе гэсэн. Энэ бүх саналууд ерөөс хаданд хэлж байгаа юм шиг болоод байна. Залуучуудын дэд хорог миний би бас ахалж байгаа хувьд бол энэ асуудлыг дараа дараагийн хэлэлцүүлгүүд дээр тодорхой бас ярихгүй болохгүй байна гэдэг ийм саналтай байгаагаа бас хэлье. За залуучуудынхаа санал бодлыг сонсож тэн дээр үндэслэж энэ бодлого шийдвэр хууль санаалж ах хэвээр. За би бол зунчин энэ үндсэн чиглэлийг хилцүүлж шинэтгэл, эр шинэтгэл гэдэг энэ санаа залуучуудаас гарч ирсэн санаа. Монголын залуу ямар хүчрхэг оюун санаатай орчин үеийн болцсон юм бэ гэж. Энийг шинэтгэл гэж нэрлэж байгаа юм. Залуучуудаа сая тав хүнтэр Netflix-ийн шоунд орж байгаа Монголын залуучуудыг хар, загсныхаа, шатгийнхаа залуучуудыг хар. Та харин одоо үеэсээ хоцроод ийм коммунист сэтгэлгээтэй байж болохгүй. Залуучууд боломж өгөх ёстой болохоос биш мөнгө халамжинд дулдуулж болохгүй. Залуучууд төсөв тавих ёстой, тэгэх ёстой ийм коммунист сэтгэлгээнээс салмаар байна. Харин залуучууд чинь бидэнд боломж өгөөч гэж байна. Бидэнд шийдэл өгөөч гэж байна. Энэ эдийн засгийн аюулгүй байдал санаа зовж байна. Би 4 бүсийн чуулга уулзалтанд залуучуудаа татварын реформыг шинжил хийгээд залуучууд бол мөнгө төсөв биш энэ татвар дээр нөөтийг бууруулж өгөөч, энэ боломжийг бидэнд олгож өгөөч гэж ярьж шít. Залуучуудын хөгжлийг дэмжих асуудал чинь тоогоор биш чанараар хэмжигдэж байна.
тэр уулзалтууд дээр та ганцтай ч оролцоогүй. Одоо залуу гишүүний хувьд оролцоод явах болов гэж бодсон ч залуучуудаа сонсох хэрэгтэй. Тэднийхээ хүсэл эрмэлзэл тэмүүлэл хүчрэх оюун санааг дэмжсэн боломж олгосон ийм санаачлах гаргаж залуучуудаа соён гэгэрүүлэх, ажлын боломж олгох, инновац, захим шилжилт, захим эдийн засгийн дээр байгаа орчин үеийн хандлагуудыг дэмжсэн тийм ээ. Энэ мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн, мэдлэгтэй босолтой байх, эрүүл монгол хүн байх, спортлог байх. Ийм чадваруудыг эзэмсэн залуу үеэ төлөвшүүлэх чинь бидний хамгийн чухал зорилт. Энийг зөвхөн төсөвт мөнгө тавьж залуучууд халамж мөнгө хувааж иддэг юм шиг ийм ойлголтоор хэмжиж болохгүй. Тийм учраас сэтгэлгээнд бас өөрчлөлт гаргах юм. Залуу мөртлөө гүшин сэтгэлгээтэй хүмүүс байж болохгүй. За залуучуудын асуудал одоо залуучууд маань нийгмийн нэг бүлэг учраас бүх яамд одоо энэ залуучуудтай холбоотой асуудлыг хариуцах ёстой. За энэ төлөвлөгөөнд байгаа энэ залуучуудын хөгжлийн индекс нь өөрөө 3 жилд нэг удаа гардыг. Тэгээ хамгийн сүүлд 2023 онд гарсан байгаа. Тэгэхээр тэрний дараагийнх нь 2026 онд гарна гэсэн үг. За энэ индекс дотор бол боловсрал, эрүүл мэнд, улс төрийн оролцоо гэх мэтчлэн одоо хэд хэдэн зүйлээр оноо тавьж байгаа. Тэгээд улс орнуудыг ирэмбэлдэг 23 онд бид нар 61 байсан бол одоо 26 онд 59 орно гэж ер нь бол зорж байгаа. За залуучуудын хөгжлийн хуулийг бид нар сая бас одоо орон нутгууд яамдууд дээр бас нэлээд хилцүүлгүүд хийгээд төрийн ордонд нэгтгэхэд тэгээд асуудлуудын бүгдийг нэгтгэхэд ерхий сайд төгсөн байгаа. Хуулийн төслийг тун удахгүй За ерөнхий сайдаа уулзалтуудад ганц нэгт нь оролцсон та бас анзаараагүй байж магадгүй. Татвартай холбогдлолтой бас Рио парктаар болсон уулзалтан дээр би бас оролцсон. За татврын асуудал дээр тодорхой үр дүнгээс залуучууд хүсэж байгаа. Тэр ажлыг одоо бас үндсэндээ 2026 онд ямар үр дүн гарах вэ гэдгийг харж байгаа. Тодорхой үр дүнгийн тухай л яриад байгаа маа. Таныг бас одоо яг энэ залуучуудынхаа оролцож байгаа тэмцээн уралдаануудыг хараад дэмжиж байгааг бол ойлгож байгаа. Гэхдээ яг энэ ажлын байр нэмэгдүүлэх, байр орон сууцтай болох энэ мачтын асуудал энэ төр дээр ингээд бид нар чагсаалтын нэлээд хойгоор оруулаад ингээд яваад байж болохгүй байна. Тодорхой юу байна вэ гэдэг ийм л асуултыг би танаас бол асууж байгаа. Тэгээ энэ орж иж байгаа саналууд нь ч гэсэндээ маш өрөнхий шалгуур үзүүлэлтүүд нь хоосон байна гэдэг энэ шүүмжлэлүүдийг та бүхэн маань аваарай.